За та бүхэн хуулиар төрийн албан агчийн ёсцын тухай хууль 23 оны 5 сарын 4-нд хурлаар батлагдсан. Тэгээд 7 сарын 3-наас эхэлж хэрэгжсэн хууль байгаа. За энэ хуулийн одоо гол үжил баримтлалын нэг нь бол төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх институт буюу тогтолцоог бий болгосон байна. За энэ институтыг бол хуульд та бүхэн мэдж байгаа төрийн албаны зөвлөлийн дэргэд ёс зүйн хороо. За ёс зүйн хороо маань сая бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдоод бас ажлын хэсэг, ажлын за дарга хариуцах одоо албан агчтай бас бий болгоод ажиллаад эхэлж байна. За мэдээж энэ төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль гарсантай холбоотой төсвийн одоо ерөнхийлөн захираг, шууд захирагч тийм ээ буюу томилог өрхөө этгээдэд энэ хууль бас тодорхой одоо үүргийг хүлээлгэсэн. За мөн одоо төрийн байгууллагын болон нутгийн байгууллагын дэргэд ёс зүйн дэд хороо байгуулагдахаар өмнө нь бол бид нар ёс зүйн зөвлөл гэдгээр ярьж ирсэн. Одоо бол энэ шинэ хуулиар одоо тодорхой тооны албан агчдынхаа одоо тооноос хамааран байгууллага болгон тусбар ёс зүйн дэд хороотой байхаар хуульчилсан. За тэгээд ёс зүйн дэд хороогоо бид нэр дотроо засгийн газрын дэргэдэх ёс зүйн дэд хороо, за байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороо гэж ангилсан байгаа. За тэгээд ерөн одоо байгууллагын засгийн газрын дэргэдэх ёс зүйн дэд хороо болон одоо байгууллагын дэргэдэх одоо төрийн байгууллагын дэргэдэх нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороодын одоо бүрэн эрхийг бас хууль тогтоогч тодорхой бол зааж өгсөн. За тэгэхээр энэ хуульд заасан одоо бүрэн эрхийн хүрээнд одоо ёс зүйн дэд хорооны журмыг бид нар өнөөдөр танилцуулж байгаа. За ёс зүйн дэд хорооны журмыг төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулинд төрийн албан агчийн ёс зүйн хороо маань батлсан байгаа. 2 сарын одоо 2024 оны 2 сарын одоо 19-нд бол баталсан. За энэ одоо журмыг бас өнөөдөр бид нэр танилцуулнаа. Тэгэхээр энэ журмын ерөнхий агуулга нь бол хууль заасан бүрэн эрхийн хүрээнд бол бас тодорхойлогдож байгаа. Тэгэхээр би хууль заасан бүрэн эрхийг та бүхэнд авч дэлгэцэнд бол үзүүлж байна. За тэгээд дэд хорооны энэ журам дээр бид нар энэ ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, дүн шинжилгээ, хичиг үр бүхийн энэ дэд хороогоо бид нар бас хараа тусаар бие дааж ажиллах одоо боломжийг олгосон заалтууд бол оруулсан байгаа. Нэгдүгээр дэд хороо маань бол хамт олонны дундаас одоо сонгогдож байгаа ийм байгууллага орон тооны бус нэгж байгаа. Энэ утгаараа бол томилох эрхгүй болон дээждний байгууллага бусад этгээдээс бол хараа тусаахаар томилсон. За хараа тусаах гэдэг энэ зохицуулт маань манай журам зааснаар одоо дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх альва орлого хийх юм бол одоо дэлгэцэн гарсан одоо бидний урт нэртэй хууль гэж яадаг. Энэ ашиг сонирхлын зөрчлийн хууль заасны дагуу холбогдох байгууллагт одоо мэдэгдэхээр зохицуулт хийсэн байна. Тэгэхээр дэд хорооны гишүүд хэрвээ энэ бид нар өнөөдрийн сургалтанд байгаа бол бид дэд хорооны гишүүн дарга та бүхэн одоо томилох албан тушаалан болон бусад одоо бүхэн албан тушаалтан иргэд одоо хууль этгээд бусад этгээдээс хараа тусаах ажиллана шүү гэдгийг бас ойлгоно. За санхүүгийн хувьд бид нар бас хараа тус байх зохицуултыг бол хуульд оруулж ирсэн. Өмнө нь бол бид нар зөндөө бас энэ хуулийн танилцуулга хийхдээ хэлжсэн. Ёс зүйн зөвлөлүүд өнөөдөр ажиллаж байгаа орон тооны бус нэгж үндсэн ажлынхаа хажуугаар хийж байгаа. Тэгэхээр одоо тухайн байгууллагын ёс зүйн зөрчлөөс одоо хамгаалах урьдчилан сэргийлэх энэ одоо ажлыг хийхэд бол биднэрт бас тодорхой хэмжээр санхүүгийн хувьд бол бэрхшээлтэй байдаг гэж одоо тайлангуудад дурдж ярилцлага өгсөн байдаг. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар хуульд бас тодорхой зохицуулт оруулж ирсэн. За энэ хуулийн зохицуултыг илүү наривчлан журамд зааж өгсөн. Одоо жишээ нь дэд хороог бие даасан хараа тус зарчмаар одоо ажиллахад нь томилох эрхийн албан тушаалтан ажиллах нөхцөл боломжоор хангах үүргийг одоо хүлээсэн байна. За энэ үүрэг дээр бол бид нар нөгөө санхүүгийн гэж ярьдаг тодорхой үүргийг энэ журам дээр бол бид нар зохицуулж өгсөн. Ялангуяа энэ урамшууллын асуудал, дэд хорооны дарааг гишүүдийн урамшууллын асуудал, мөн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой соён гэгэрүүл дүн шинжилгээ хийхтэй холбоотой зардлыг тухайн байгууллага төсөвтөө одоо яг суулгахаар одоо санхүүжүүлэхээр зааж өгсөн. Одоо энэ дээр бид нар дэлгэцэнд харж байна тийм ээ. Дэд хорооны гишүүдийн үйл ажиллагааны урамшуул, чадвархжуулалттай холбоотой зардлыг жил бүр байгууллагынхаа төсөв тусган батлуулж бүрэн санхүүжүүлнэ гэж хэлж байгаа. Одоо тэгээд хүмүүс тэгж байгаа одоо төсвийн жил одоо бараг одоо дундаа орж штэ. Одоо энэ санхүүжүүлтийг яаж шийдэх вэ гэж байгаа. Тэгэхээр мэдээж бид нар бол хууль хэрэгжээд эхэлсэн. Энэ хууль чинь өөрөө 23 оны 7 сараас эхлээд хэрэгжээд ирсэн. Энэ бол хуулинд байгаа зохицуулт илүү наривчлан зохицуултан дээр бид нар энийг тайлбарлаа явуулж байгаа. Тэгэхээр одоо ингээд дэд хорооны гишүүдийн урамшууллын асуудал за тэгээд үйл ажиллагаатай холбоотой зардлыг бид нар одоо төсвийнхаа одоо хүрээнд бас одоо шийдэх бүрэн боломжтой шүү гэдгийг
бас сайн ойлгороо. Тэгэхгүй бол одоо зарим дэд хороноос асуугаад байгаа аахгүй байгууллагын дарга энийг зөвшөөрөхгүй байна ч гэдэг юм уу, долгион албан тушаалтан зөвшөөрөхгүй байна, төсөв суугаагүй байна гэсэн тайлбаруудыг хийгээд байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар хууль нэгт хэрэгцээ учраас хууль үндэслэж шийдвэрч хууль захирагдах ёстой учраас одоо долгион албан тушаалтнууд энэ дээр бас анхаарах ёстой. Өөрөөр урамшуулал дэд хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг бид нар гарганаа, байгуулахаа төсөөс одоо тодорхой санхүүжилтийг шийднэ гэдгийг бас ойлгоорой. За тэгээд дэд хороо бол ингээд бид нар хараа тусаар одоо тийм ээ шийдвэр гарах хараа тусаар санхүүгийн хувьд бол хараа тусаар ажиллахаар болсон. За тэгээд дэд хорооны гишүүний сонгогдох журмыг бол одоо шинэ нарийжсан журамдаа зааж өгсөн. За одоогоор бол одоо бүрийн байгууллагуудаас дэд хороогоо байгууллага эхэлсэн. За байгууллагч эхлэх суурь үндэслэл мэдээж хуульд бол зааж өгсөн тийм ээ. Хамт олонны дундаас одоо шалгарна. За 3-аас одоо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар ингээд хуульд ерөнхий байдлаар зохицуулж өгсөн. За журмаар бол бас энийг бид нэр нарийжлан заасан. Ялангуяа 3-аас 7 тонны гишүүнтэй байна гэсэн хуулийн залтыг нарийжсан журмаар сондгоо тонны гишүүнтэй байна гэж тодорхой нарийжл зааж өгсөн. Яагаад тэгэхээр сандлын одоо тийм ээ квотын шинжээрсэн бид нар ингэж тэнцвүү байхгүй байх үднээс энэ сондгоо гишүүний тоотой байна гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Тэрийг тэгэхээр одоо манай байгуулагдсан ёс зүйн дэд хороонууд энэ тоон дээр бас сайн анхаараарай. За тэгээд бас энэ 3-аас 1 байгууллага гэхэд одоо хуульд бол ерөнхийдөө 3-аас 7 гишүүн гэж заасан тийм ээ. За тэгвэл энэ 3-аас 7 гишүүн гэдгийг одоо байгууллага тус бүр яаж энийг ойлгох вэ гэдэг бас асуудлууд гарч ирсэн хууль хэрэгжснээс хойш. За энийг бол бид нар энэ ёс зүйн дэд хорооныхаа нарийжсан журамдаа зааж өгсөн. 40-оос ба түүнээс цөөн одоо төрийн албан хаагчтай бол 3 гишүүн. За сүүлийн үед энэ асуудлыг бас асууж байна. Тухайн одоо орон нутагт ялангуяа орон нутагт эсвэл тухайн салбарын хүрээнд тухайн байгууллагын одоо чиг үүргээс хамаарат салбаруудын үйл ажиллагаа би одоо тухайн нэг газар одоо гэдэг ч юм уу нэг байгууллагын статусаар явдаг. Тэгсэн мөртлөө одоо ажиллаж байгаа хүмүүсийн тоон бол одоо 5 өний бүрэлдэхүүнтэй, 7 өний албан хаагчтай, 8 албан хаагчтай тийм байгууллагууд бол байна. Тэгэхээр энэ байгууллагууд дээр ялангуяа энэ 3 гишүүнтэй байна гэдэг зохицуулт одоо яаж үйлчлэх вэ гэж асууж байна. За одоо бид нар энэтэй холбоотойгоор ёс зүйн хороо маань өөрөөр төрийн албаны зөвлөлийн дэргэдэх ёс зүйн хороо маань энэ хариаллын асуудлаар бас зөвлөмж та бүхэнд бол хүргэнэ. За ялангуяа одоо 5 байгууллага одоо 5 хүнтэй байгаа төрийн албан хаагчтай байгууллагын хувьд бол мэдээж 3 гишүүнтэй ёс зүйн дэд хороо байгууллагатад 2 гишүүнээ хянах асуудал ингээ болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө практикаар бас энэ боломжгүй одоо тийм ээ ойлгомжгүй нөхцөлтэй бий болох учраас энэ 5 хүний ажиллаж байгаа байгууллагын тухайн суманд юм уу тухайн аймагт нь байгуулагдсан ёс зүйн дэд хороонд нь хариалуулах. За мэдээж тодорхой тохиолдолд зарим зохицуулалтаар одоо бусаа агентлагийн төвшин бусаа агентлагт нь хариалгүй гэдэг асуудлыг наривчлан бид нэр зөвлөмжөөр одоо хургуулна. Ер нь автоматны вариантыг бол бид нэр тэгж хараад байгаа. 25 гэдэг хуучин нөгөө засгийн газрын доктор дээр байсан шүү дээ. 25-аас 40 одоо албан хаагчтай тохиолдолд бол бид нэр 3 гишүүн байна гэдгээр бол ойлгож чинь. Зөвхөн 25-аас одоо 15-ын хооронд ч гэдэг юм уу 11-ээс дээш тооны тохиолдолд яах вэ гэдэг дээрээ бид нар наривчсан тэр журмаараа илүү тодорхой зааж өгнө. Гол нь нөгөө тухайн төрийн албан хаагчдын тооны харьцаа ёс зүйн дэд хорооны гишүүний харьцаа одоо тийм ээ бодож наривчсан одоо хариалуудаа зааж өгнө гэж бас ойлгоорой. За 41-ээс 90 гишүүнтэй бол харин энэ тодорхой. Энэ бол 5 гишүүн байна. ёс зүйн дэд хорооны гишүүн 5 гишүүн байна. За 91-ээс дээш тооны албан хаагчтай бол 7 гишүүн байхаар зохицуултыг одоо наривчсан журамдаа зааж өгсөн байгаа. Тэгэхээр одоо бид нар байгуулагдсан ёс зүйн дэд хороонууд энэ тооны харьцааг бас сайн хараарай. Тооныхаа харьцааг хараад тэгээд тодорхой одоо нэмэлт өөрчлөлт юм уу тодорхой процессын үед бас нэмэлт одоо процесс үүсэх боломжтой байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр бас лав гараарай. За тэгээд ёс зүйн дэд хороо маань гишүүдээ одоо 5 гишүүнээ бид нэр 7 гишүүнээ томилдсон бай. 5-аас одоо 7 гишүүний хооронд бол даргаа бид нар дундаасаа сонгоно. За 3 гишүүний хувьд ч гэсэн даргаа бид нар дундаасаа сонгож байгаа. За 5-аас 7 гишүүнтэй ёс зүйн дэд хорооны хувьд бол нарийн бичиг бас тусдаа бид нар сонгоно. Зүгээр нарийн бичгийн зохицуултыг бол бид нар юу гэж тодорхойлж өгнө гэхээр
тухайн ёс зүйн дэд өөрснөө энэ асуудлаа шийднэ. Ээлжлэн одоо тийм ээ тойргийн ч юм уу ээлжлэн журмаар ярим бичгийн дарга аваад сонгож болно. Одоо жишээлбэл 5 жилийн хугацаатай бид нар ёс зүйн дэд хороо байгуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 жилийн хугацаанд нэг жилээр одоо ёс зүйн дэд хорооны нарийн бичиг хийгээд явах юм уу гэдгээ тухайн ёс зүйн дэд хороо өөрөө бас шийдэх боломж байгаа. Тэгэхээр бол энийг бол бас чөлөөтэй байхаар оруулж ирсэн байгаа. За тэгээд дарга бол дэд хорооны гишүүдийн хувьд тийм ээ гишүүдтэй бол бид нар яах вэ? 50 гишүүдийн хүрээнд одоо сонгогдно. Гаднаас даргыг бол бид нар томилохгүй дотор гишүүдээсээ томилно. Дарга бол 5 жилээрээ юу нь явна шүү. Зарим бас асууж байна. Жил болгон ингээд дэд хорооны дарга өөрчлөгдөхгүй гэж асууна. Биш, дарга бол дэд хорооны дарга 5 жил одоо хугацаанд бүрэн эрхийн хугацаанд бол үргэлжлэнэ. Нарийн бичгийн даргууд бол ээлжиж хэрэгжүүлж болно. Бас тодорхой тохиолдолд өөрснөө тухайн дэд хорооны гишүүд бол бас ярилцаж болно. Тэрэн дээр бас бид нар бас нэлээд ая гэж бодож байгаа. За тэгээд дэд хорооны даргын эзгүүд дарга өөрөө даргын эрх болгосноор дэд хорооны аль нэг гишүүнд бол гүйцэтгэж болно. Тэгэхээр заавал нарийн бичиг үргэлжлэн ч гэдэг юм уу эсвэл өөр тухайн тохиолдолд бол үүснэ гэдэг бол энэ бол дэд хорооны даргын бүрэн эрхийн асуудал бол явж байгаа. Тэгэхээр энэ зохицуултаас энэ дэд хорооны нарийнчсан журамд бол байгаа. За тэгээд дэд хорооны гишүүнд тавьдаг шаардлагыг тавьсан. Одоо ихэнх нь ер нь дэд хороогоо байгуулчлаа л да. Дэд хороогоо гишүүдэд байгуулсан. Эхнээсээ бас ингээд асуулт ингээд асуугаа сургалтанд ингээд хамрагдаад явж байна. Тэгэхээр ерөнхийдөө дэд хорооны гишүүнд тавьдаг ерөнхий шаардлага бол гэмт хэрэг үлдэж байгаагүй. Тэгэхээр гэмт хэрэг үлдэж байгаагүй гэхээр зөвхөн авилгын албан тушаалын гэмт хэргийн асуудал төрийн албаны хуулийн заасан дээр шаардлагаар бас хүмүүс ойлгоод байгаа. Ерөн гэмт хэрэг үлдэж байгаа. Монгол Улсын эрүүгийн хуулийн заасан гэмт хэрэг гэдэгт багтах тэр гэмт хэргийн төрлүүдээс ямар нэгэн байдлаар одоо гэмт хэргийн үйлдэлүүд гэмт хэргийн талаар шүүхээс одоо тийм ээ шийдвэр аваагүй шийдвэр гаргаагүй хүмүүсийг бид нэр одоо хэлж байгаа. Өөрөөр яар шийтгэл хүлээгүй байх гэдгийг бас ойлгоорой. За сахилгын болон ёс зүйн шийтгэл хүлээгээгүй. За тэгэхээр бид нар нөгөө төрийн албан агчийн тухай хуулинд ёс зүйн зөрчилтэй байх гэсэн хугацаа. За мөн төрийн албаны зөвлөлөөс одоо төрийн албаны зөвлөлийн дараа засгийн газрын хэдлэх газрын даргын одоо хамтарсан тушаал гарсан сахилгын нөгөө журам байгаа шүү дээ. Сахилгын шийтгэл ногдуулалттай холбоотой журам. Тэн заасан сахилгын шийтгэлгүүд тооцох хугацаа, манай төрийн албан агчийн хууль заасан ёс зүйн шийтгэлгүүд байх хугацааг бас бид нар яах вэ? Харах нь байна. Хэдүүр тодорхой одоо жишээ нь 10 20 жил одоо ажилласан албан агчдын хувьд тодорхой нөхцөлөд одоо ажилласан жилийн хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн ч гэдэг юм уу ёс зүйн шийтгэл одоо хүлээсэн байдал дээр бид нар бас гарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдол дээр магадгүй шийтгэлгүүд тооцох хугацаа бид нар бас энийг сайн харгалзах хэрэгтэй. Мэдээж шийтгэлгүй хугацаад өнгөрсөн тохиолдолд тухайн хүн одоо тухайн тохиолдолд шийдвэрлэхгүйд гэж зөвхөн болон ёс зүйн шийтгэл хүлээгүй гэдэг ойлголт байдаг учраас энэ дээр бид нар бас ойлгомжтой тайлбаруудыг бас ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бид нар бас зөвлөмж та бүхэнд хэлнэ. Энэ хугацааг огт ерөөсө 20 жил сахилгын шийтгэл ёс зүйн шийтгэл хүлээгүй хүн байх юм уу? Эсвэл сахилгын болон ёс зүйн шийтгэлд хүлээлгэжсэн ч ёс зүйн буюу сахилгын шийтгэл одоо тийм ээ үгүй гэж тооцогдсон энэ хугацаа байх юм уу гэдэг дээр бас бид нэр асууна. Тэгэхээр энэ дээр бас бид нар зөвлөмж бас цаашдаа нэгдсэн байдлаар бас бүргэнэ. За мэдээж шударга хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн этгээд төрийн албан агч байна. За энийг бол тухайн хамт олон өөрөө зөвшөөрөөд шийднэ. Тэгэхээр одоо энэ хүний шударга байна, энэ хүний хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдгийг бид нар журмаар наримчлан бол заахгүй шүү дээ. Тухайн хамт олон өөрөө хурлаа хийгээд хуралдаан дээр тухайн хүн өөрөө одоо дэвшүүлээд хүмүүсийг төрийн албан агчдад дэвшүүлээд тэгээд олонхын саналаар одоо зур санал ил байх уу, хаалт нууцаар авах уу гэдэг тухайн байгууллагын өөрөө процесс энээр шийднэ. Тэгээс журам дээр одоо ил саналаар шийднэ, нууц саналаар шийднэ гэж наривчлан зохицуулаагүй. Тэгэхээр тухайн байгууллага ёс зүйн дэд хороотынхаа гишүүдийг сонгохдоо энэ процесс өөрснөө шийднэ гэсэн үг. За тэгвэл нэг юм би бас хэлээд байгаа. Нэгэнт одоо гэмт хэрэг үлдэж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэдгийг утгаар нь одоо тухайн хуралдааныг зохион байгуулж байгаа захиргааны одоо төрийн байгууллагын тийм ээ захиргааны хүний нөөц хариуцсан нэгж нь энэ талын мэдээллийг бас яах вэ өгсдөө шүү. Ерөнхийдөө гэхдээ мэдээж энэ хувийн нууцын асуудал, хүний хувийн мэдээллийн асуудал байгаа. Тэр олон дундаас за энэ тэгжсэн, энэ ингэжсэн гэхгүйгээр тодорхой бас мэдээллийг өөрчлөн одоо нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг өөрчлөн шийдвэрлэх процесстэй холбоотой бас тодорхой төр журам дэгийг
бас энэ сонгон шалгуулалт одоо хийх процесс болохоос өмнө бэлдээшүүл гэдгийг бас хэлээд байгаа. Одоо зарим байгууллага дээр гарсан л да, одоо ингээ хурлын процесс үүсэнгүүт хурлын ингээ заалнаас тэрийг дэвшүүлээ, энийг дэвшүүлээ гэдэг ингээд энэ хүнийг дэвшүүлээ, тэр хүнийг дэвшүүлээ гараад ирсэн. За мэдээж олонхын саналаа авчихсан. Тэгтэл дараа нь тэр хүн нөгөө одоо энэ ёс зүйн дэд хорооны журам заасан шаардлага хангаагүй хүмүүс гараад ирсэн байхгүй. Тэнгүүт одоо энэ чинь болоо дахиад санал хураалт одоо явуулъя гэдэг ийм процессын алдаанууд ингээд гарч иж байгаа учраас ялангуяа энэ дэд хорооны гишүүн томилогтой сонгон шалгалттай холбоотой процесс дээр тухайн байгууллагын ялангуяа томилогын албан тушаалтны үүрэг маш тодорхой байх ёстой шүү. Ялангуяа энэ хүний нөөцтэй загвараа удирдлагын газартайгаа хамтарч энэ дэвшүүлэх үнэх процессыг маш сайн одоо хамт олондоо байгууллагын төрийн албан агчтай мэдээлэл өгөөд энэ талын наривчсан одоо төр журмууд юм уу дэгээ одоо гаргаж ёстой шүү гэдгийг бас анхааруулж хэлье. За тэгээд дэд хорооны гишүүн одоо бид нар бүгдээрээ бий болгочлоо. Дэд хорооны гишүүнд өөрснөө хурлаа хурдаад даргаа сонгочноо. Процесс дарга нарийн бичгээж гэдэг юм тийм ээ. За 3 гишүүнтэй үнэт хувьд даргаа сонгоно. Тэрээс одоо 3 гишүүний нэг нь дарга болоод, нэг нь нарийн бичиг болоод, нэг нь сул гишүүн байна гэсэн үг байхгүй шүү дээ. Даргаал сонгоно. За ингээд дэд хорооны гишүүн магадгүй өөрийн хүслээр чөлөөлөх тухайгаа бичгээр одоо хүсэлтэд гаргасан. За төрийн албаны тухай хуулийн 46 одоо энэ холбоотой зааж гарсан орон гарсан тохиолдолд захиргааны асуудал хариуцсан нэгж маань одоо нөхөн сонгох арга хэмжээг ажлын 7 хоногийн дотор зохион байгуулна. За тэгээ орон гарсан гишүүний бүрэн эрх бол нөгөө бусад бид нар хууль тавьдаг шаардлага адил тухайн одоо бүрэн эрхийн хугацаанд үйлчлэнэ. Өөрөөр хэлбэл 4 жил орон гарах юм бол тэр шинээр сонгогдсон одоо гишүүн маань 1 жилийн хугацаанд одоо дэд хорооны гишүүн хийнэ гэсэн үг. За энийг бол бид нар бас ойлгож байгаа. Тэгээд төрийн албаны тухай хуулийн 46-1, 46-2, 47 гэдэг чинь нөгөө ажлаас халагдахтаа тэтгэврт гарсан байна. 6 сараас дээш хугацаагаар чөлөө авч байгаа тохиолдолд бид нар орон гарсан гэж үзэх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг байна. За дэд хорооны гишүүн өөрийн хүслээр чөлөөлөгдөн. Гэхдээ өөрийн хүслээр чөлөөлөх нь заашгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Тэрнээс хойш одоо нөгөө бид нар ажил ихтэй байна. Би ажил ихтэй байна. Би эсвэл ийм одоо хэл амтай ажил хийхгүй гэдэг үндслээр чөлөөлөгдөхгүй шүү. Тэрийг сайн бид нар хараараа өөрийн хүслээр үндслэлт нь нөгөө хүндэтгэн үзэх шалтгаан өөрөө их тодорхой байх ёстой. Яагаад тэгэхээр та бүхэн хамт олонныхаа дундаас өөрөө сонгогдоод гарч ирсэн учраас бид нар бас энэ өөртөө хариуцлага хүлээж байгаа бид нар хамт олонныхаа итгэлийг одоо хүлээж авч байгаа нэр төрийн хэрэг гэж бас бид нар үзэх ёстой байхгүй дэд хорооны гишүүн. Тэгээс одоо ямар нэгэн байгууллагын гомдол мэдээллийг гомдол одоо хинэн шийдвэрлэдэг нэгж идэг ойлголтоор бид нар ерөөсөө одоо өөрхөн толгоноос авчих хэрэгтэй ялангуяа дэд хорооны гишүүн. Энэ дэд хорооны гол зорилго маань тухайн бид нар хамт олонныхаа дунд тухайн төрийн байгууллагын хувьд одоо нутгийн удирдлагын байгууллагын хувьд албан агчтайгаа бид нар ёс зүйн төслөөс урьдчилан сэргийлдэг, соён гэгэрүүлдэг, дүн шинжилгээ хийдэг. За тэр хүрээндээ бид нар хамт олондоо байгаа олон асуудлыг яагаад энэ ёс зүйн зөрчил гаргаад байгаа шалтгаануудыг бид нар өөрснөө одоо төв одоо тийм ээ ноён нуруутай олон талаас нь одоо тийм ээ бодож дүгнэлт гаргадаг ийм нэг байгаа байхгүй. Тэгэхээр та хамт олон чинь та бүхэнд одоо итгэл үзүүлээд миний асуудлыг бодиттой, ноён нуруутай олон талаас нь шийднэ гэж үзсэн таныг манлайлагч гэж үзсэн учраас таныг одоо сонгон шалгуулалтаар гаргаж ирж байгаа. Тийм учраас та нар тэр итгэлийн ханх үднээс энэ 5 жилийн хугацаанд бид нар энэ хүрээнд одоо ажиллаа хийж тодорхой одоо үйл ажиллагаа бид нар байгууллагын талаандаа хийн шүү. Тэгэхээр энийг бол бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл өмнө нөгөө ёс зүйн зөвлөлөөр ирсэн юм дээр дандаа тэгж ярьдаг шүү дээ. Өө хэл амтай ажил бид нар баг яал хөдөлж байгаа юм шиг ингээд асуудал үүсгдэг. Эдгэрт их хэцүү ажил байдгаа гэд ингээд ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо сэтгэлгээний хувьд бид нар бас өөрчлөх хэрэгтэй шүү гэж хэлье. За мэдээж заашгүй тохиолдол бол хүнд одоо тухайн ажиллаа өгөх одоо нэгж ажиллахгүй байх боломж одоо гарга нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр тэн дээр бол мэдээж бид нар чөлөөлөх боломжийг нь олвол яах вэ? Олгоно шүү дээ. За энийг бол бид нар авсан хараарай. За дэд хорооны дарга нарийн бичиг гишүүдийн бүрэн эрхийг одоо хууль заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг одоо эрхийг одоо тодорхой хэмжээгээр энэ журандаа бид нар наривчлаж зааж өгсөн. За дэд хорооны даргын хувьд бол мэдээж тухайн ажлын төлөвөө баталнаа. За тэгэхээр дэд хороо маань өөрөө бас энэ орнод хэдийгээр орон тооны бус нэгж боловч
Энэ бас тодорхой хууль тогтоомжоор одоо дэд хорооны институт өөрөө бий болоод хуулиар тодорхойлогдсон бүрэн эрхэм тодорхойлогдсон учраас бид нар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг бол баталнаа. За энэ жилийн хугацаанд одоо хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг дэд хороо бол өөрөө батална. За энэ хэрэгжилтэн дээр тавих энэ одоо хэрэгжилтийг хангах үүрэг нь дэд хорооны даргатаар байна. За дэд хороо бол хуралдааныг бол зохион байгуулна. Тэгэхээр хуралдаан гэхэр манайх бас дахиад ирдэг. Зөвхөн зөрчил төрийн албан агчийн ёсцоотой холбоотой гомдол мэдээллийг хинэн шийдвэрлэх хуралдаан гэж бас явцурж ойлгож болохгүй. За энэ хуралдаан маань минь дэд хорооны чиг үүргийн дагуу соён гэгэрэл үйл ажиллагаатай холбоотой, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаатай холбоотой хуралдаан өөрөө байх ёстой. Тэгэхээр энэ хуралдаан өөрөө хэлцэх асуудлаа тодорхойлж хуралдааныхаа давыг гаргана. Тэгэхээр энэ хуралдаантай холбоотой зохицуулт маань бас энэ ажлын төлөвлөгөөнд бас тусган шүү. Одоо жишээлбэл бид нар энэ хүрээндээ бас урамшуул авах асуудал энд яригдж байгаа учраас одоо энэ чиглэлээр жил тэдэн удаа хуралдана. За мэдээж бол гомдол мэдээлэл гаргасан үед нь тухай үед нь хуралдаад явна. Гэхдээ дэд хороодын бидний гол зорилго бол хуулийн үзэл баримтлал гаргасан гол зорилго бол зөрчил бид нар гарахгүй байх үдээс л бид нар хуралдааныг зохион байгуулдаг л гэдгээ одоо хуралдаан буюу ажлын төлөвлөгөөд бид нар хийх ёстой шүү гэдгийг л харна. Тэгээс одоо бид нар хуралдаан гिचээд баахан зөрчил одоо шийдсэн хуралдааныхаа талаар мэдээж ажлын төлөвлөгөөн дээр тусахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бол бид нар бас анхаарч явна шүү гэж хэлье. За дэд хорооны гишүүдийн ажлын чиг үүргийг баталнаа. Тэгэхээр дахиад би хэлье. Дэд хороо гэхээр нэг гомдол мэдээлэл хүлээж аваад хуралддаг гэж ойлгодог. Энэ одоо тогтсон сэтгэлгээг одоо өөрчлөлөө шүү. Одоо ингээд дэд хорооны дарга ажлын төлөвлөгөө батлаад тухайн дэд хорооны гишүүдэд ажил үүргийн хуваарийг нь зааж өгнө. За нарийн бичгийн үүрэг бол мэдээж хууль энэ нарийвчсан журмаар тодорхой гаргаж зааж өгсөн. Тэгвэл бусад гишүүдийн хувьд ялангуяа соён гээгэрүүл дүн шинжилгээ хийх чиг үүргийн хүрээнд тухайн одоо хорооны гишүүд жилийн хугацаанд ямар үүрэгтэй оролцохыг дэд хорооны дарга маань энэ ажлын төлөвлөгөөндөө наривчлан зааж өгнө. За мэдээж гомдол маргаан ирсэн тохиолдолд тойргийн журмаар гишүүдтэй дарга өөрөө хуваарлж өгнө. За энэ асуудлыг чи өнөөдөр шийдсэн, тэр асуудлыг чи шийдсэн гэдэг. Ингээд хуваарийг гаргаж өгнө. За энийг бол бас төлөвлөгөөндөө бас ямар чиг үүргийнхэн дагуу одоо юм уу эсвэл гомдол мэдээлэл яаж байгаа бол ямар одоо хугацаатай хин ямар одоо гомдол мэдээлэл хэлцэжсэн бэ гэдгээ хасралтаар дандаа бас цагаараа жилийн одоо төлөвөө батлахтаа. За гомдол мэдээлэл шаардлагатай нотлохоор тайлбар бусад тодруулга авахаар иргэн төрийн албан агч бусад байгууллагатай харилцснаа дэд хорооны дарга. За дэд хорооны дарга ингэж харилцахдаа хэрвээ албан бичгээр харилцаж байгаа бол байгууллагын анкет одоо байгууллагын албан бичиг баримт байгууллагын албан бичгээр дамжуулж харьцнаа. Тэрээс дэд хорооны дарга тусдаа одоо юу гэдгийг албан бүтэлтийн хүрээнд өөртөө баталсан одоо юу гэдгийг албан бичиг байна гэсэн тамга тэмдэг хэрэглэн гэсэн ойлголт байхгүй шүү. Ялангуяа энэ процесс дээр бол бид нар байгууллагынхаа албан бичиг тамга тэмдгийг хэрэглэнэ гэдгийг дэд хорооны дарга сайн анхаараа. Харин дэд хороо дүгнэлтээ гаргахдаа бид нар харин төрийн албаны зөвлөлийн 900 хорооноос гаргасан хэлмэл зураг бүхий дүгнэлтэн дээр бид нар дүгнэлтээ бичээд за тэгээд хэлмэл хуудсан дээр тийм ээ дүгнэлтээ бичээд тамга одоо байгууллагын тэмдэгэ юм уу дарна. Тэгэхээр энэ бол бас ялгаа байна шүү. Тэрнээс одоо зарим дэд хорооны даргад багшаа би тусдаа тамгатай байх юм уу, тусдаа тэмдэгтэй байх юм уу, тусдаа баланктай байх юм уу гэж асуугаад байна. Үгүй. Яг энэ одоо нотлох баримт авах бусад байгууллага эдэртэй харьцах тохиолдолд бол бид нар бол байгууллагынхаа одоо анкет банкыг ашиглана л гэж үзэж байна. За яагаад ингэж яриад байна вэ гэхээр одоо ингээд бид нар гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд зайлшгүй шаардлагаар бид нар өөр байгууллага хуулийн этгээд иргэн нээс одоо тодруулах зорилгоор одоо албан бичиг мэдээллүүдийг бид нэр шаардах эрх бол үүссэн. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар одоо байгууллагууд руу явж байгаа тэр албан бичиг баримт нь энэ одоо байгууллагынхаа албан бичиг тэмдэг байгууллагынхаа одоо бүхий томилхын албан тушаалнаараа дамжиж явна шүү л гэдгийг бас сайн анхаараарай гэдгийг. За дэд хороог төлөөлөл нь мэдээж дарга дэд хороог төлөөлөл нь ялангуяа дэд хорооноос гаргаж байгаа шийдвэрүүд дээр дарга өөрөө шийдвэр гаргана. Магадгүй дэд хорооны дүгнэлттэй холбоотой дүгнэлтийг эс зөвшөөрөөд одоо холбогдох харьяалах дээдчдийн байгууллагт гомдол гаргахаар одоо хууль зааж өгсөн шүү дээ. Тэр тохиолдолд дэд хороог одоо дарга маань төлөөлөж тэр дүгнэлттэй холбоотой шийдвэрээ өөрөө хэрхэн яаж тайлбарлах вэ гэдгээ дэд хорооны дарга маань одоо төлөөлж байгаа шүү гэдгийг бас
За дэд хорооны дүгнэлтийг эрхлэх албан тушаалтанд одоо хүргүүлнэ. За энэ бол хорооны даргын үүрэг. За дэд хорооны гишүүдийн хувьд бол за хуралдаанд бичлэн олцсон. Хуралдаан бол 100% эрсдэлтэйгээр одоо явахыг бол бид нэр шаардж байгаа журмаараа. Гэхдээ мэдээж бичлэн оролцох гэдэг дээр бид нар захимаар оролцох боломжийг бас журамд оруулж өгсөн. Одоо жишээ нь ээжийн амралтаа байж итэл тухайн төрийн албан агчтай холбоотой гомдол ирсэн. Тэгтэл бид нар гомдлыг хууль заасан хугацааны дагуу хариу шийдвэр гаргах ёстой шүү дээ. За хууль заасан хугацаа гэдэг одоо 30 хоног ч гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд шийдэхэд манд хүн ээлжийн амралттай байдаг. Эсвэл 3 сарын дотор хугацаанд сургалтанд явсан байвал одоо дэд хороо өөрөө хуралдахгүй мүү гэдэг асуудал гарч байна. Одоо чинь 3 гишүүнтэй дэд хороо, 5 гишүүнтэй дэд хороо. Тэгэхээр чинь бид нар сондгой тоотой байх ёстой гэвэл 5 гишүүний 2 нь байхгүй за 3-аа хуралдах юм уу гэдэг асуудал гарна. Тэгэхээр энэ дээр бол бид нар 5 гишүүн 5-лаа, 3 гишүүн 3-лаа байж, 7 гишүүн 7-лаа яжж хурлын эрсцийг бид нар яах вэ? Эрсцтэй гэж одоо 100% гэж үзгээд байна шүү дээ. Энэ тохиолдолд магадгүй саяны дурдсан өмнө ирсэн одоо шалтгаанууд, үндслүүд байх юм бол захимаар олцох боломжийг хангана гэсэн. Захимаар олцсон. Захимаар олцох гэж байгаа дэд хорооны гишүүн заавал бичгээр саналаа яадгүй. Өгнө. Бичгээр одоо ийм үлсээс би захимаар олцсон юм байна. За ингээд бид нар бүгдээрээ 5 гишүүн, 3 гишүүн дэд хорооныхаа хуралдаан дээр суух нь шүү дээ. Ялангуяа зөрчил хэний шийдвэрлэх процесстой холбоотой шийдвэр дээр 100% эрсдэлтэй байх шаардна. Магадгүй соён гэгэрэл үйл ажиллагаатай холбоотой, дүн шинжилгээ холбоотой хуралдаанууд байгаа шүү дээ. Одоо бид нар дэд хорон. Тэн дээр бол харин эрсдлийн хувьд бол уян хатан байх боломжтой гэж харж байгаа. Энэ бол танай байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал байгаа ч. Харин ёс зүйн зөрчил гомдлыг одоо гомдол мэдээллийг хүлээж аваад зөрчил муу эсэхтэй холбоотой дүгнэлт гаргах эрх бүхий энэ одоо дүгнэлт гаргах чиглэлээр одоо хуралдаа хийж байгаа бол заавал эрсцийг 100% байхыг дэд хорооноос одоо шинэ шаардж байгаа. За тэгээд дэд хорооны хуралдаа хийгээд мэдээж тухайн төрийн албан агчийн асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан мөн эсэх асуудлаар бид нар дүгнэлт гаргана шүү дээ. Энэ хүрээндээ бид нар эсрэг саналтай гишүүд бол байж болно. Гэхдээ эсрэг саналтай байна гэдээ гарын эсгээ зурхгүй гэсэн ойлголт байхгүй. Бүгд дүгнэлтэн дээр бол гарын эсгээ зурна. За гарын эсгээ зурна. Эсрэг саналтай тохиолдолд бичгээр одоо бид нар саналаа өгнө гэсэн. За энийг бас протоколд бас тусгуулна. За эсрэг саналтай гэдэг бичээр бид нар гаргаад өгчгнэ штэ. Одоо эсрэг саналтай гэдэг. Гэтэ гарын эсэг зурна гэдгийг бас ойлгоорой. За дэд хорооны тухайн жилийн төлөвлөгөөнд тусан ажил үргийг гүйцэтгэнэ. Одоо дэд хорооны дарга ажлын төлөвлөгөө батлна. Ажлын төлөвлөгөөндөө бас саналаа бид нар өгнө гişүүд. Тэгээ саналаа өгөөд батлсан төлөвлөгөөний дагуу хуваарлагдсан чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Нөгөө соён гэгэрүүлэх, дүн шинжилгээ хийх гэсэн үндсэн энэ чиг үүргүүдээ бид нар хүрээнд ажлуудаа бас төлөвлөө тэрнийгээ заавал одоо гүйцэтгэх ёстой шүү гэдгийг бас сайн хараарай. За хуваарлагдсан гомдол мэдээллийг шалгах нотлох баримт болон бусад нотлох баримтыг захин мэдээллийн санд оруулнаа. За энэ дээр бид нар гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх процесстэй холбоотой шалгах гишүүн одоо тухайн гомдлыг одоо тойргийн журмаар бид нар хянан шалгана штэ. Тэгэхээр тойргийн хуваарлагдсан манай дэд хорооны гишүүн маань энэ одоо зөрчил гомдол тухайн төрийн албан агчийн гомдол мэдээлэлтэй холбоотой асуудлыг нотлох баримтуудыг цуглуулна. Тэгэхээр энэ холбогдох нотлох баримтуудыг бид нэр захин мэдээллийн санд оруулна. За мэдээж төрийн албан агчийн одоо төрийн албаны зөвлөлийн дэргэд одоо энэ мэдээллийн захин мэдээллийн нэгдсэн портал одоо үүсэж байгаа. За энэ дээр энийг бол мэдээллийн хэлж чадахгүй нөгөө эрхтэй албан тушаалтан халбаагчд хэлнэ. Энэ захин мэдээллийн портал дээр нэг одоо юу үүсгэн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Нэг өгдгөлээ цонх гэдэг. Тийм ээ цонх ингээд тис гэх юм уу тийм ээ үүсгээд одоо манай ёс зүйн дэд хорооны гишүүн маань өөрийнхөө шалгасан гомдол мэдээлэлтэй холбоотой нотлох баримтуудыг тэр мэдээллийн санд хийх нь байна. За тэгээд хийн. За процессын хувьд тийм ээ. За мөн хуралдаандаа бид нэр танилцуулгаа дэд хорооны шалгасан гишүүн маань. Одоо ийм кейс одоо гарсан зөрчил гомдол ирлээ. Энэ дээр би ийм нотлох баримтуудыг цуглуулад ийм ажиллагаа хийлээ гэд танилцуулгаа хийн. Тэгээ хилцүүлэх процесс дээр өөрөө мэдээллүүдээ өгөөд явна гэсэн. За дэд хорооны хуралдааны шийдвэр мэдээлэл хувийн байр сууриас хандаж тайлбар хийхгүй шүү. Өөрөө ганцаарчлан дэд хорооны шийдвэр одоо кейстэй холбоотой мэдээллийг өгөхгүй. Яг тэгэхээр дэд хорооны шийдвэр хамтын шийдвэр байдаг. Тухайс нь нэг хүн дэд хорооны нэг гишүүн тухайн асуудлыг шийдчихэд шууд дангаараа шийдвэр гаргах эрх
байхгүй. Энэ асуудлаар өөрийн байр суурь буюу бусад тайлбаруудыг дангаараа хийхгүй шүү гэдгийг манай дэд хорооны гишүүд анхаараа дандаа хамтын шийдвэрийн ийм орон тооны бус нэгж байгаа шүү. За тэгээд дэд хорооны шийдвэртэй явуулах уу? Бодчихвол биш бурууг нь явуулчих. За дэд хорооны нарийн бичгийн дарга гэж байгаа. За энэ дээр нийт хорооны нарийн бичгийн дарга ялангуяа 5-7 гишүүнтэй дэд хорооны нарийн бичгээр сар болгон урамшуул өгөхөөр бид нар одоо нарийнчсан журандаас заасан. Тэгэхээр яагаад сар болон одоо урамшуул өгж байгаа хэрээр бас энэ нөгөө хариуцлага гэдэг үүр гэдэг асуудал чинь бас арай ачаал гэдэг асуудал чинь бусад гишүүдийг бодвол бас илүү байгаа тийм ээ. За мэдээж бол тов хэлцэг хуралдаан одоо бусад гишүүдтэй холбоотой материалыг дамжуулахаас эхлүүлээд ингээд ажлууд хийгднэ. Хуралдааны үйл явцтай холбоотой. За ерөнхий одоо хуралдаан хийгээгүй чөлөө цагт тухайн жилийн төлөвлөгөөнд заасан ажил үүргийн хүрээнд хуваарлагдсан гишүүдийн үүрэгтэй холбоотой тухайн байгууллагын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагаатай холбоотой мэдээ тайлбаруудыг ёс зүйн дэд хорооны дарга нөгөө захин мэдээллийн санд яадгүй оруулна. Хоёрдугаарт гишүүдийн хуваарлалтай ажлын төлөвлөгөөтэй холбоотойгоор гишүүдтэй бас тайлбар өгөх, мэдээлэл өгөх, сануулгах тийм ажлуудыг хийнэ. За мөн бусад тухайн байгууллагт одоо хариуцсан нэгжүүд байгаа. Одоо хүний нөөц, захиргаа удирдлага, одоо дотоод аудит, хэрэн шинжилгээ гэсэн энэ нэгжүүдтэй бас хамтарч ажиллах, энэ нэгжүүдийн чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг бас энэ дэд хорооны нарийн бичгийн дарга бас хүргүүл одоо хийнэ. За одоо жишээ нь гомдол гаргасан тохиолдолд дүгнэлтүүдийг хүргүүлэн зөвлөмжүүдийг бас хүргүүлэх үүрэг нь одоо энэ дэд хорооны нарийн бичгийн даргад байгаа. За мөн талуудад мэдэгдэх процессыг одоо дүгнэлт гаргалаа гэж мэдэгдэн. Эсвэл тухайн хуралдаан зохион байгуулахаас өмнө тухайн шийдвэртэй холбоотой тайлбар агуулах гэж байгаа нэмэлт баталгаарын холбоотой асуудлаар шалгах гишүүнд бас туслах үүднээс одоо мэдээллүүдийг холбогдох талуудад бас мэдэгдэх одоо тийм ээ хүлээн авах энэ процесс одоо нарийн бичгийн дарга өөрөө бас ажилланаа. За мөн шалгах гишүүн маань нөгөө гомдол мэдээлэлтэй холбоотой нотариатуудыг захим санд оруулах гэж байгаа шүү дээ. Захим санд оруулах гэж байгаа тохиолдолд нарийн бичгийн дарга дээр одоогийн бидний журмын төсөлтөөр тэгж явж байгаа шүү дээ. Нэвтрэх хэрэг нарийн бичгийн дарга дээр өгнө. Тэгэхээр нарийн бичгийн дарга тэр нэвтрэх нэрийг тусламжтайгаар нөгөө шалгах гишүүн маань нөгөө мэдээллүүдээс захин портал захин мэдээллийн сандаа оруулна гэдэг яаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нарийн бичгийн дарга дээр бас тодорхой бас ачаал орж ирж байгаа. Тэгээд жилийн эц нөгөө төрийн албан агч ёс зүйн тухай хуулинд нөгөө 1 сард өгөх, улирал өгөх тэр мэдээллүүдийг том хороороо одоо ерөнхий ёс зүйн хороороо цаасаар болон бичгээр хүргүүлж байгаа бүх процесс нарийн бичгийн дарга энэ ажлыг хариуцаад одоо цаг хугацаанд нь одоо төлрүүлээд явж байгаа шүү гэдгийг бас анхаараарай. За ингээд ёс зүйн дэд хорон би түрүүнээс соён гэгэрүүлэх дүн шинжилгээ ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэхийн чиг үүргийг хууль зааж өгсөн нөгөө төрийн албан агч ёс зүйн тухай хууль заасан. За энэ хүрээндээ жишээлбэл соён гэгэрүүлэх чиг үүргийн хүрээнд ёс зүйн дэд хороо олвол энэ төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрэл үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг бас байгууллага дээр авнаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бас ёс зүйн дэд хороодод хүлээлгэсэн бас үүргүүд байгаа. Тэгээд энэ ёс зүйн дэд хөтөлбөртэй холбоотой бас тусгаарлан манай ёс зүйн хорооноос тийм ээ сургалт сурчлагаа хийн. Тэр үед нь бас манай дэд хороодод бас хамрагдаж бас энэ үйл ажиллагааныхаа төлөвлөгөөндөө туссан шүү. Одоо бид нар төлөвлөгөө явах гэдэг байгаа шүү дээ. Энэ төлөвлөгөөн дээр энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй холбоотой бид нар төлөвлөгөөг одоо явнаа тийм ээ нийцүүлж явнаа гэсэн. За мөн энэ журам дээр бид нар энэ соён гэгэрүүлэх ажлын хүрээнд одоо сурчлагын ажлыг одоо бид нэр зохион байгуулалттай холбоотой зохицуулт орсон. Ер нь дэд хороодын зүгээс жилд 2 удаа, 2-оос доошгүй удаа тухайн төрийн байгууллага одоо ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэлттэй холбоотой сургалтуудыг зохион байгуулж шүү. Энэ бол хамгийн доотлын хэмжээ нь шүү дээ 2-оос доошгүй удаа. За тэрнээс дээш удаа юм. Гэхдээ төлөвлөгөөндөө заа шүү. Жилийн төлөвлөгөөндөө заа. Тэгвэл гид одоо сургалт авъя гэж ингээд явж ирэхгүй. Яг энэ төлөвлөгөөндөө заа. Төлөвлөгөөний минимал доотлын стандарт бол 2-оос доошгүй гэж. Одоо цөөн одоо албан агчтай газар болвол бас энэ чинь нөгөө хамгийн минимал харьцан улиралд одоо жилд 2 удаа, хагас жил 2 удаа гээд нэг удаа гээд ингээд томьёолж болно шүү дээ. За шинээр ажилд орсон ажилтан чиглүүлэх 8 цагийн сургалт зохион байгуулнаа. За энэ бол 900 дэд хороо өөрөө ажлын төлөвлөгөөнд зааж өгнө. За мэдээж шинээр одоо томилогдоод орж ирж байгаа тохиол болгон дээр бид нэр тэр сургалтаа өөрөө одоо тухайн эдэн төлөлөөд нэмэлт өөрчлөлт оруулаад төлөвлөгөөнд оруулаад явна шүү дээ тийм ээ. За энийг бас маш сайн
анхаараарай. За тэгээд дид хороод асуудаг. Одоо сургалт гэхээр бид нар өөрөө хийх юм уу? Бид нар өөрөө зохион байгуулах, бид нар өөрөө хичээл заах юм уу гэж асууж байгаа. Тэгэхээр хичээл заах тухайн асуудал биш. Бид нар энэ ёс зүйн сургалттай холбоотой үйл ажиллагааг бид нэр төлөв зохион байгуулна. Ингийн тулд тэр жилийн төлөвлөгөөндөө бид нар сургалтыг зохион байгуулахдаа танай байгууллагын хүний нөгөө сургалт хариуцсан нэгж байгаа штэ. Эсвэл сургалт зохион байгуулдаг албан агч байгаа. Тэгэхээр энтэйгээ хамтарч төлөвлөгөөгөө хийн шүү. Тийм ээ. Бид нар ёс зүйн дэд тороноос нэг сургалтууд зохион байгуулдаг. Сургалтын юунаас нэг ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулдаг гэвэл эн чинь нөө нэгдсэн зохицуулт орохгүй байгаа байхгүй. Тэгэхээр манай ёс зүйн дэд тороо бол нөгөө ёс зүйн зөрчлөөс өрчсөн зэрэгэлтэй холбоотой тэр сургалтаар явна. Тэгээс одоо мэрэгжлийн сургалтууд ч юм уу өөр сургалтуудыг манай ёс зүйн дэд тороод чинь хийхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ёс зүйн сургалт гэдгээ бид нар агуулгаар нь маш сайн төлөвлөж гаргаж ирнэ шүү гэдгийг манай ёс зүйн дэд тороонууд анхаарах хэрэгтэй. За дүн шинжилгээ хийх хүрээнд жил бүр хариуцсан салбар нэгж дотроо ёс зүйн зөрчил түүний шалтгаан эрсдлийг тодорхойлох ёстой шүү гэд дэд төрөний журамд заагаад өгсөн байгаа шүү. Тэгэхээр та нар энэ эрсдлийг тодорхойлох дүн шинжилгээ хийх ажлыг хүрээнд байгууллагын хэн шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан нэгжтэй бид нар хамтарч ажиллана. За ийм нэгжгүй аудитын нэгжгүй тийм газар хэн шинжилгээний процесстэй байгаа. За ийм бүр нэгж одоо байхгүй одоо цөөн хүн тооны албан агчтай тийм газар байгаа бол байгууллагын томилохгүй албан тушаалтна. Эсвэл хүний нөөц хариуцсан тэр албан агчтай одоо эсвэл тэр нэгжтэй хамтарч бид нар жилийн төлөвлөгөөндөө энэ асуудлаар тусгах шүү. Тэгээс бодоо ёс зүйн дэд тороны гишүүн өөрөө одоо дүн шинжилгээ хийгээд ингээд явах уу гэж асуугаад байгаа. Та нар ч орон тооны бас нэгж штэ. Тэгэхээр хамтарсан энэ байнгын одоо нэгжүүд болох энэ газар хэлтцтэйгээ бид нар хамтарч төлөвлөгөөгөө хийнэ. Цаашдаа бид нар бас ёс зүйн хорооноос энэ дүн шинжилгээ хийхтэй холбоотой аргачлалуудыг энэ сургалт түрүүний өмнө насан энэ сургалттай холбоотой сургалтын үндсэн төлөвлөгөө тийм ээ. Энэ сургалтын одоо стандарттай холбоотой том хорооноос ёс зүйн хорооноос та бүхэнд одоо зөвлөмж заавар үлгэрчсэн одоо тийм ээ заавруудыг өгнө. Тэгэхээр тэр дагуу бид нар бас энэ сургалтаа зохион байгуулна, сургалтын агуулгаа тодорхойлно. За мөн дүн шинжилгээ хийж байгаа бол тэр аргачлалуудыг зөвлөмж хэлбэрээр өгүүлнэ. Тэгэхээр бид нар байгууллагатай жил нэг удаа тийм ээ тодорхой хэмжээгээр энэ зөрчил, ёс зүйн зөрчил яагаад гараад байна, шалтгаан юу вэ гэдэг талаас бид нар бас үнэлүүлдэг ийм зохицуулт хийнэ гэдгийг хам. Тэгэхээр би дахиад хэлье. Ёс зүйн дэд хороо бол нөгөө гомдол мэдээлэл ирсэн үед л хуралддаг байгууллага биш болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Илүү ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ажилладаг ийм байгууллага. Тийм учраас та нарт нөгөө урамшууллын асуудлыг бид нар бас энэ хууль болон журамдаа бас наривчлан зааж өгч байгаа шүү гэж хэлж байгаа. Аль болохоор гомдол мэдээлэл ирдэггүй зөрчил гардаггүй л хамт олон л байх ёстой. Энэ бол ёс зүйн дэд хорооны энэ соён гэгэрүүлэх болон дүн шинжилгээ хийдэг чиг үүргээс хамаарч байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой наривчлан зохицуултыг энэ журамд тодорхойлж өгсөн байгаа. За мэдээж ёс зүйн зөрчил маань шийдвэрлэх процесс орж ирнэ. За өмнө нь бол явж ирсэн ийм процесс одоо ч гэсэн энэ одоо бид нар журмаараа бас зааж өгсөн. За ингээд бид нар гомдол мэдээлэл ирсэн дүгнэлт гаргана, захин мэдээллийн санд ингээд оруулнаа гэдэг энэ зохицуулт манд хуулинд орж ирсэн. За мэдээж гомдол мэдээллийг хүлээж авч байгаа процессоо бас энэ журамд наривчлан заасан. Гомдол гэж юу юм? Мэдээлэл гэж юу юм? За тухайн иргэн хуулийн этгээдээс эсвэл төрийн жинг одоо албан агч миний энэ хууль заасан субъектив эрхийг зөрчсөн, намайг одоо доромжсон, намайг одоо тийм ээ ёс бус үгээр одоо хэлсэн, миний одоо юу гэдгийг хувь хүний орон зай, хувь хүний эмзэг мэдээллийг одоо гутаасан гэдэг үндслээр одоо та бүхэнд бичгээр одоо муу амар бусад хэлбэрээр гаргаад өгсөн байна. Тэгвэл энэ тохиолдолд бид нар гомдол гэж хүлээж авна. Тэгвэл мэдээлэл гэдэг бол танай байгууллагын албан агчтай холбоотойгоор өөр хуулийн этгээд иргэн эсвэл тухайн дэжтийн байгууллагын одоо шалгалтаар юм уу эсвэл танай байгууллагын дотоод хяналтаар гаргасан мэдээллүүд ирж болно. Тэгэхээр мадуу зарим тэгээд байдаг штэ. Мэдээлэл өгчөнгүүд багшаа энийг хүлээж авах юм уу? Энэ хүн яг зөрчигдсөн, энэ гомдол гаргаж байгаа мэдээлэл өгж байгаа иргэн чинь яг өөрийнх нь их ашиг нь энэ албан агчтай холбоотой зөрчигдөөгүй юм биш үү? Тэгэхээр бид нар хүлээж авах юм уу гэдэг асуулт байдаг. Тэгэхээр мэдээлэл тохиолдол бол заавал тэр мэдээлэл өгж байгаа иргэний эрх ашиг тухайн төрлийн албан агчтай холбоотойгоор хөндөгдсөн байх асуудал биш байхгүй юу? Тухайн төрлийн албан агч хуульд дүрм заасан ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэдгээр мэдээлэл өгж байгаа учраас бид нар яах вэ? Хүлээж авах нэ гэж хэлэх нь. За ингээд бид нар гомдол мэдээллийг хүлээж аваад харьяаллын асуудлаа ярина. За ер нь ёс зүйн дэд торол өөрийн байгууллагын албан агчдын ёс зүйн асуудлыг хэлцэн. Даргийнхаа асуудлыг эсвэл тухайн дэд хорооны гишүүд даргын асуудлыг
бид шийдэхгүй. Хариалах дээжний байгууллага нь шийднэ. Тэгэхээр бид нар байгууллагын албан хаагч нөө бидний сонгосон албан хаагчдынхаа ёс зүйн асуудлыг шийднэ. За зарим ёс зүйн дэд хороонууд бас хариалах дээжний байгууллагын статустай явдаг учраас хариалах дээжний буюу хариалах доочдны байгууллагынхаа албан хаагчдын ёс зүйн асуудлыг бас ёс зүйн дэд хороон шийднэ. Жишээ нь орон нутгийн агентлууд байна. Орон нутгийн агентлуудын түвшинд магадгүй сумдаа ч юм уу аймагтаа ч юм уу ёс зүйн дэд хороогоо байгууллагадад эхний байдлаар бол одоо ёс зүйн асуудлыг шийдсэн бол дараагийн шат босоо агентлагт байгаа ёс зүйн дэд хороонууд хариалах доочдын албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой гаргасан гомдол мэдээлэл дүгнэлттэй холбоотой эсвэл шийдвэртэй холбоотой гомдол мэдээлэлтэй холбоотой дүгнэлт гаргасантай холбоотой шийдвэрүүдийн дээд буюу шат олгож авч болно. Тэгэхээр бид нар энийг бас тодорхой ялах нь шүү дээ. Одоо энэтэй холбоотой нөгөө хариаллын асуудлыг бид нар ёс зүйн хороо одоо зөвлөмжөөрөө хөргүүлнэ. Одоо ялангуяа яам агентлагийн түвшинд гараад байгаа шүү дээ. Байгууллагын аппаратын түвшний албан хаагчдын ёс зүйн асуудлыг шийдэхээс гадна одоо тийм ээ хариалах доочдны албан хаагчтай холбоотой эсвэл хариалах доочдны албан хаагчдын ёс зүйн дэд хороодын гишүүд дарга эсвэл тухайн хариалах доочдны байгууллагын дарга нарын асуудлыг хариалж бас шийдэх ийм одоо процесс бас үүсэж байгаа ийм бүтэц ийм хариаллын асуудал үүсэж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бид нар илүү наривчсан зөвлөмжүүдийг хөргүүлнэ гэсэн байгаа. За мэдээж засгийн газрын дэргэдэг ёс зүйн дэд хороо ойлгомжтой. Энэ бас хариаллын асуудлыг тодорхой шийдэд хуульд заагаад өгчихсөн. Жишээ нь аймаг нийслэлийн засаг даргаас бусад аймаг нийслэлийн засаг дарга чинь том ёс зүйн хороо руу шийдэгдэнэ. За тэрнээс бусад бүх засгийг дарга за эрхлэх асуудлын хүрээнд нөгөө агентлагийн өдөрдөх албан тушаал буюу агентлагуудын дарга нарын асуудал за төрийн өмчит боёо орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд төрийн өмчит одоо энэ авилгын эсрэг төрийн 1-3 төрийн 1-5 заасан одоо орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн асуудал гэдэг юм уу энэ дарга нарын асуудал нь одоо би өдөртөг ажиллах гэдэг илүү дарга нар гэдгээр хэлж байна тийм ээ асуудлуудын засгийн газрын дэд хороо шийднэ. Тэгэхгүй бол одоо манай байгууллагын дэргэдэг ёс зүйн дэд хороонууд асуугаад байдаг бид даргын асуудлыг бид шийдэхгүй гэдэг. Үгүй ээ хариалт дэжтнийх нь ёс зүйн дэд хороо нь шийдэд явна шүү гэдгийг дахиад бас хэлье. За ийм байна. За ингээд гомдол мэдээлэл хүлээж аваад процессын үед бид нар дэд хороо хүлээж аваад нарийн бичгийн дарга түрүү хэлээд байгаа захин мэдээллийн санд бүртгэх нь одоохондоо захин мэдээллийн сан ажиллаагүй гэхдээ ер нь тодорхой болж байна гэсэн шүү дээ тийм ээ. Ер нь 6 сарын өмнө бол бэлэн болно гэж хэлсэн. За хянан шалгах процессын үед бол би түрүү ярьсан учраас давтаад явах уу ер нь гишүүдэд хуваарлаад ингээд зөвшөөрөх бол ингээд тооцноо шалгах. За шалгах гишүүний хувьд нөгөө дэд хорооны гишүүнд тодорхой гомдол мэдээлэлтэй холбоотой асуудал нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ашиг сонирхлын зөрчлийн асуудал үүсвэл өөрөө татгалзсан шүү. Татгалзаад тэгээд дараагийн гишүүнд одоо шилжнэ гэдэг зохицуулт хуульд орсон байгаа. За мэдээж процесс нотлох баримтын хувьд бол нэгдүгээр нотлох баримтын хувьд бол гомдол мэдээлэл гаргаж байгаа этгээд маань нотлох баримттай ерөн хавсархыг бид нар шаардж байгаа. Тухайн асуудлаар одоо яг зөрчил гаргасан талаар гомдол мэдээлэлтэй холбоотой нотлох баримтуудаа шаардаж авна. Хоёрдугаарт минь тухайн одоо гомдол мэдээлэл холбогдож байгаа албан хаагчаасаа бид нэр тайлбар заавал процессын үед гаргуулж авна шүү. Бичгээр гаргуулж авнаа гэдгийг бид магадгүй алга болчихвол нөгөө тайлбар өгөхгүй алга болчихвол тухайн албан хаагч өөрийнхөө буруутай үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн тооцноо гэдэг ийм зохицуулт бас байгаа шүү. Тэгэхээр энийг бас бид нар сайн анхаараарай. За тэгээд дэд хорооны гишүүнд хоорондоо албаны захим шуудан ашиглаж материалуудаа өгнө шүү. Гэхдээ өчтөр бас асууж байна. Дэд хорооны гишүүн нөө Apple гэдэг байгууллагын дотоод сүлжээнд байгаа ийм захин портал үүсэж болох уу гэж асууж ирсэн. Тэгэхээр манай ёс зүйн хороо энэ дээр бас зөвлөмжөө өгөх юм билээ. Журам дээр бол бид нар захим шуудан ажиллана. Одоо би мэдээлэл гарлаа ингүүд нөгөө гишүүндээ дандаа захимаар явна. Тэгээс нэг нарийн бичиг бүгдийг ингээд канандаад тэгэл өгөхгүй. Ерөөсө захимаар явъя гэж журам. Энд чинь бас төрийн хэмнэлтийн хууль, төсвийн хэмнэлтийн энэ зарчим чинь энэ журам дээр чинь байх ёстой шүү дээ. Тэгэхээр захим шуудан. Гэхдээ хувийн одоо захим эсвэл Facebook хаягаараа материалууд явуулахгүй шүү гэдгийг бас хэлж байгаа. За түрүүн бисэн дангаараа гомдол эднэр авахгүй шүү гэж хэлж байгаа. За дэг хуралдаанаа өөрөө болж мөрдүүлнэ. За хуралдаа нээлттэй ба хаалттай явагдана. Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хаалттай нь бусад одоо сонирхож байгаа хүмүүс тэр хуралдаан дээр хорох болохыг журмаар бид нар өгсөн байгаа шүү. Өөрөө одоо ингээд орын энэ процессыг харъя гэж байгаа. За энэ шинэлэг зохицуулт байгаа шүү. За тэгээд хоролцох би түрүүсэн захин бичлэн оролцож болно гэд хэлсэн. За ингээд хуралдаан толботтой холбоотой хүсэлтээр нь байцуулна.
заавал одоо чи ирээ, чи ирэхгүй бол хуралдаа хийхгүй гэж болохгүй. Хоёр тал байна шүү дээ. Гомдол мэдээлэл гаргах тал, нөгөөх нь төрийн албан агч. Тэгэхээр энэ процессыг бас анхаарай. За ингээд би түрүү энийг бол хэлсэн. За дүгнэлт байна. Дүгнэлт бол нэг асуудлаар олон албан агчтай бас гомдлууд орж ирдэг. Тэгвэл тэр асуудлыг нэг л асуудлаар нэг гомдол гаргасан асуудлаар нь хамтдахад яадаг вэ? Шийдчихнэ гэсэн. За ингээд дүгнэлт хэсэг гэдэг товчхондоо энэ дүгнэлт хэсэг удирдгал тодорхойлох үндэслэх хэсэг. Тэгээ дүгнэлт аа. За ингээд ийм байна процесс. За ингээд би ерөнхийдөө процессыг дуусгая. Дүгнэлтийн загварыг би түрүү хэлсэн тийм ээ. Дүгнэлтийн загварыг 920-аас хэлбэл хуудасаар стандарт архив энэ газруудаар тийм ээ ярилцаад энэ удахгүй та бүхэнд энэ хэлбэл дүгнэлт бичих хэлбэл загварыг одоо явуулнаа. Тэн дээр дүгнэлтэд дарга, нарийн бичгийн гишүүн одоо бүх гишүүд гарын хэсгээ зурна, байгууллагын тэмдэг хэрэглэнэ. Бусад тохиолдолд тороо бусдаа бид даасан албан бичиг баланг хэрэглэхгүй байгууллагынхаа албан бичиг тэр хамт тэмдэгээр явна шүү гэдгийг бас энэ дээр харж байна.